Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1, 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсэг Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12-р дүгнэлтийг 2026 оны 1-р сарын 26-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэнийг Төрийн байгуулалтын байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасны журмын дагуу 26 оны 3-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын их хурлын итгэмжлэн төлөөлөгч миний бие үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар товч танилцуулсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-р хэсэгт уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р хэсгийн хууль дэвтлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 43-р зүйлийн 1-р хэсгийн улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасныг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсгийн уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р хэсгийн хууль дэвтлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 44-р зүйлийн 1-р хэсгийн улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасантай тус нийцээгүй байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12-р дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-ийн 2 дахь хэсэг заалтын дагуу зүйл хэсэг заалт бүрээр санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12-р дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.